За сайн байна уу? Өдрийн гөөгөө юм байна. Асуулт асуухаар зориод хүрээд ирлээ. Та билнэ үү? Та дэгстэй зориод хүлээж илаа. За баярлалаа. За та нар санаа сайхан юу байна? Ойрд юу игээд байна? За энэ сарын 9-р сарын 27-нд манай Ов Entertainment-ийн 15 дахь уран бүтээл 3 дахь цохилт уран сайхны кино театруудаар нээхэд бэлэн болцсон. Тэгээ бид бас нээлтийн ажлуудтай, маркетингийн ажлуудтай гэж байж байна. Аха. За дараагийн асуулт. Дуртай хобби чинь юу вэ? Хобби гэх юм бол ер нь яг ингээд нөгөө насны ангиллаар хобби ингээ өөрчлөгдөв л яваад байт юм лээ. Одоогор бол яг хэл сурах л болчиход шүү дээ. Хобби нь ямар хэл вэ? би яг одоо энэ дээр нөгөө гэгээгээ сургалтын төвд сэтгэлээ нөгөө мартахгүй тулд сайжруулад хэд хоногийн өмнө шалгалт өгөөд тэгээ дунд ангилд явж илээ. Тэрийг ингээ ахиулах гад ингээ бас хоббир бол явж байна. За таны тэгвэл дуртай спорт? Дуртай спорт 10 жилтэй байхдаа нөгөө хэрэглэлийн гимнастикаар хичээлдэг байсан. Турник, модон морь, тэгээл нөгөө чөлөө тим хөдөлгөөн, арабик юмнууд гэх. Тиймэрхүү юмар. Одоо ч гэсэн яг хаяа үндэсний цэцэрлэг түрээлэнгийн төрнөг очиж сонс иргэдэг. Өглөөдөө. Сонс иргэдэг? Тий, одоо ингээ бүтэн иргэдэг штэ ингээ том тий. Хамгийн их рекорд нь хэдэ? Хамгийн их рекорд нь ер нь бол яг дорнотод байхдаа нэг тал руугаа 100 эргээд тэгэд ингээд 99 дэх дээрээ илүү 100 дахь дээрээ илүү ингээд яг дээрээ ингээ хоёр хөл нь гоцоогоод тэгээ ухаалдаад унжсэн. Хүүхэд насныхаа дурсамжийг яриад ямар юу вэ? Сахилахгүй хүүхдээ үү, дараахан хүүхдээ үү? Тэр талаараа мэдээд сахилахгүй хүүхдээсаа. Тий. Тэгээл ерөөхдөө нөгөө нэг хөдөлмөрийн хичээл, биеийн тамирын хичээл, монгол хэл, уран зохиол, нийгэм мэтэртэй тийм дуртай. Тийм. Мэдээж нөгөө физик, хим, математик, геометри төр чинь бол амар хол байгаа байхгүй. Ааха. Тий. Монгол хэлний анги төгссөн байхгүй бэ? Бидээ байнга авч явдаг гурван зүйл. Гарбуу хадлаа. Бидээ байнга авч явдаг гэх юм бол за гар утас байна. Тэ. Одоо сүүлийн үед байнга цүнхээ үрж байна. Хичээлд явж байгаа болохоор тэгээд машины дэлгүүр юм уу? Танд хоч бий юу? Баг байхад бол одоо бол байхгүй. Ямар нэгэн юмар ингэ дууддаггүй. Баг байхад бол намайг болжмөр гэдэг байсан юм. Ааха. Хураг гэдэг байсан. Тийм ч. Та мөнгөө юунд хамгийн их зарцуулдаг вэ? Гэр бүл болон өөртөө л их зарцуулдаг та. Энэ жил таны гаргасан шийдвэрүүдээс хамгийн хэцүү шийдвэр нь юу байсан бэ? Энэ жил яг бүтэн хятадд зураг авалт хийн гэдэг шийдвэр амар хэцүү байсан. Яг тэгэхээр би нөгөө өөрөө Бээжинд төгссөн. Тэгээд яг тэнд ингээ 100% зураг авалттай. Тэгэхээр бидэд яг нөгөө өмнө нь одоо ингээл Турк, Вьетнам, Таиланд гээл ингээл зураг авалтууд хийж исэн. Тэгээд бүтэн тэр улсад ингэж аавна гэдэг чинь өөрөө амар юм хэцүү шийдвэр байсан л да. Тэгээл болох уу гээл мэдээж би одоо найзуудыгаа одоо ингээл зоригжуулахын тулд болно шүү дээ гээл гаднаа хэлж байгаа ч гэсэн дотроо амар их айцтай. Очиол ингээл бүх локейшн юм уу ингээл чек хийж дуустлаа ингээл санаа амрахгүй. Тэгээ чек хийчээд за ингээд зураг авалт хийж байхад ямар юм хэцүү юм гарч ирэх бол гэдэг юм дотроо айцтай. Гаднаа бол ална. Хагавнаа л гэж байгаа шүү дээ. Тэгээ дуусныхаа дараа л тавьширсан. Нэг хөвгөлтэй асуулт асууя. Хэрвээ дэлхий дээр зомби дайралт болвол та ямар зэвсэг сонгох вэ? Зомби дайруул уу? Улаанбаатар хот руу юу? Хизээч суман дуустдаггүй амар эвтэйхэн буу олж аав. Аха. За. Хамгийн анх тоглож байсан уран бүтээл. Хамгийн анх тоглож исэн гэх юм бол нэг 7 молдугаар анги юм уу? 6 дугаар анги мангт ч юм уу? Алтан загсны өвгөн болж исэн шүү дээ. Маад орон таймагч нэг хүүхдийн драмын театртай тайзан дээр тэр одоо яг уран бүтээл болох юм болов уу мэдэхгүй байна. Яг кино гэх юм бол бас анхны кино гэх юм бол манайд орон таймгийн кино байгаа.
Аз жаргалын эрэлт гэдэг уран сайхны кино байдгийг. Тэгээ Улаанбаатар хотод ирээд анхны тоглосон кино гэх юм бол 2-р курс төгсөөд найрамдал цусланд нэг ч амарч үзэж байгаагүй мөртлөө кино тоглох гээд 3 ээлж амарсан анхны хайр гэдэг кино байдаг. Аха. Нөхөрлөлийн үнц нь юунд оршдог вэ? Нөхөрлөлийн үнц нь хамт байгаа ингээл хорон мөч бүхэндээ хаа. Яг ингээл амар уналттай үедээ хамт байгаа л те. Амар амжилттай үедээ тайзан дээр хамт байгаа л те. Энд чинь ингээ амар том юм контраст гарч байгаа шүү дээ. Энэний дунд бас нэлээд болгохын төлөө байгаа энэ цаг хугацаа гэдэг юм байгаа бах. Тэгэхээр ингээ хамт байгаа л тэр цаг хугацаа нөхөрлөлийн амар гоё үнц юм баха. Бүх юм ярина те. Тэр чинь амар гоё шүү дээ. Таныг ямар зан ааштай хүн уурлуулдаг вэ? Ямар зан ааштай хүн уурлуулдаг вэ? Уурыг чи хамгийн хөдөлгдөг вэ? Ямар худлаа байгаа юм гэх юм уу? Хэлбэртэй байгаа ч юм уу те. Стрессээ тайлдаг аргаасаа хуваалцаж. Бүр арих уунаа. Удлаа. Стрессээ тайлах гал арих угаад идэсэн те. Тэгмээргүй байгаа юм те. Арихнаас болж угаасаа амар л ер нь дандаа л буруу үйлдэлүүд болдог шүү дээ. Стрессээ бол янз бүрээр л тайлна. Одоо жишээлбэл хүмүүс нэг анд яваал те. Одоо юу гэдэг эсвэл нэг спортоор хичээллээл ингэж мэддэг шүү дээ. Би бол гүйчдэг. Яг сүүлийн хэдэн сар би нэг хөлний хаалганд орчод гүйж чадахгүй байна. За одоо болохоор бид ч нөө кино уран бүтээл дээр бас маш олон газруудтай хамтардаг. Тэгээд өнөөдөр одоо 90 цаг нь болчлоо. Очиж уулзах хэвээр. Тэгээ залгаад байна л та. Хэдүүлээ тийшлэх үү? За тийм. За, асуулт маань үргэлжилж байна. Дараагийн асуулт. Та өөрийнхөө ямар зан чанараар хамгийн их бахархдаг вэ? Үнэн ч. Тий, одоо сэтгэл ингээд надад гаргаж байгаа хүн байгаад байгаа шүү дээ. Иргэн тойрны хамт олон гэр бүлтэй тэднэртэй л амар үнэнч гэж боддог шүү дээ өөрийгөө. Альва нэгэн зүйл дээр бол гутаахгүй. Шантрах үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ? Шантрах үедээ юу? Тэр үеийн мэдрэмжээ хэрхэн даван тулдаг бол? Чи нар мандах зүгээс төрсөн юу шүү? Үндгүй яг орж ирэхгүй байна. Зүгээр яхаа шантрах үе бол хүн болгонд л байгаа. Тэгээд тухайн нөгөө мөч нь ямар байна? Тэ шантралтын төвшин нэр их байна ч гэдэг юм уу те. Тэр үеэсээ л болно. Ер нь бол нэг амар шантраал ингээл байхгүй. Маа найзууд амар цоглог, амар ирч хүчтэй тэгэл нэг жоохон шантрах гал ааштай гээл те. Идэмжиж ингэж өгдөг болохоор ер нь нэг амар шантраад байдаггүй шүү. Тэ. Та тайсны өгөгдөлтэй хүн үү? Дэлгэцийн уран бүтээл тохирох хүн үү? Өөрийгөө тодорхойлбол. Би илүү дэлгэцийн уран бүтээл дуртай. Би ч оюутан байхдаа 3 дугаар курст байхдаа Мөрөөдлийн театрын миний нууцгүй гэж үжигт хамгийн бага хүүгийн дүрдэн сонгогдоод ажиллаж исэн. Таны хүүгээд илчээд байна. Хоёр танаас ямар юу уулгаадгийг. Тэгээ тэрнээс хойш Мөрөөдлийн театр чинь шоу драм гээл одоо тайзны уран бүтээл тоглож эхэлсэн л дээ. Тэгээд над тайз илүү хэцүү санагдаад байт. Тийм дэлгэцэн илүү амар. Оюутан насныхаа тухай яриа штэ 3 дугаар курстаас Мөрөөдлийн театрт орж исэн юм байна штэ тий. Тий. Миний оюутан нас үнэхээр гоё өнгөрсөн. Одоо бакалаврын 4 жил маань соёл урлагийн их сургуульд ороод тэгээд үндэсний телевизэд ажиллаж илаа. Kiss Radio 111 гээд FM-д ажиллаж илаа. За тэгээд 2 дугаар курс төгсөөд кинонд тоглоод жил болго. Одоо энэ бакалаврын 4 жилд би 3 жилд нь Оросын улаан өдрөө юуны будам шүү гэдэг монолог гэж байдаг байхгүй. Монологны ийм олон улсын уралдаанд явж илаа. Тэнд нэгдүгээрээр авч илаа. Миний оюутнаас амар гоё өнгөрсөн. Тэгэл 2 дугаар курсээсээ хойш кино уран бүтээлд ороод анхны хайрга кинонд тоглоод
мотив хамтлагийн тухайн үед ч манай мотивын дуунууд ид хийт байлаа шүү дээ. Амар дээр үе юм ярьж байна би. Тэгээд Жимэн ганцхан гэдэг клипэн тоглоод харцаараа зүрхэн минь хайр гэрэл туусан чимээ. Тэгээд 3 дугаар курст ороод мөрөөдлийн театрт ороод ер нь ингээл нэг юм төгсөөд болондоо гэсэн юм мөрөөдөл гэх юм уу, зориг гэх юм уу те. Тэр юмнууд маань ингээд яг сурч явах хугацаанд маань ингээд биелээ явж исэн болохоор бакалаврын оюутан 4 жилдээ бол амар хайртай. Тэгээд үргэлжлүүлээд би 3 дугаар курстээ мөрөөдлийн театрт ороод 5 жил ажиллаад үргэлжлүүлээд 5 жил болсны дараа 2015 онд би 16 онд Юуруу Урагшаанага Хятад улс руу магистрийн зэрэг хамгаалахаар явсан. Бээжин фильм академи хэл соёлын их сургуулийн 2 сургуульд сурсан. Тэр бас оюутны магистрийн амьдрал маань үнэхээр гоё юмсэн. Яагаад тэгэхээр эхний 1-2 жилдээ одоо нэг хэлээ сураад тэгээ яг өөрсдийнхний хэллээр нөгөө өөр орны хүмүүстэй үзэл бодлоо иттэл дээр ингээ ойлголцоод юу бодож авдгийг эднэр яадын гэдгийг ингээ ойлгонгууд амар гоё нэг юм дэлхийтэй танилцаад байгаа юм шиг те. Тэгэл ер нь ямар гоё юм бэ. Би нөгөө хамгийн чадахгүй юм чадна гэж бодоод хамгийн чадахгүй гэж бодож байгаа юм аа л чадъя гэд хэл сурах байхгүй минийх хамгийн одоо би чадахгүй дээ гэж ингээд багасаа боддог юм маань хэл сурах. Тэгээ тэрийгэ чаднаа гэд явсан. Тэгээ одоо бол амар мундаг лагмаг биш. Гэхдээ ерөөхдөө бол яг нэг энгийн ярианы төвшин нэг ярьчин. Тэгээ сая бас 3 дахь цохилт уран сайхны кинон дээр тэнд амар утцсан юм Монгол залуугийн ийм дүр дээр ажилласан. 最後毎回你的那个姑娘。 Тэгээд анх удаа би хятад хүмүүстэй одоо өөрийнхөө уран бүтээл дээр өөрсдийнхөө уран бүтээл дээр ингэж харилцсан диалогтай ингэж үжиглсэн. Тэр бас надад аяг гоё юмсэн. Сурсны одоо ингээ үр шим гарч байгаа юм шиг те. Тэгээд тэрийгээ өөрөө үзэхэрэг жоохон за энэ дээр яцмалгийн догдолтой, төгшүүртэй ч гэх юм уу тийм ба. Дүрээ ярьсных дүрийнхаа талаараас танилцуулж тавьдахгүй бол киногаа бас Тий OY Entertainment Nomadia Pictures-ийн хамтын уран бүтээл 3 дахь цохилт уран сайхны кинон дээр Тэнгэр гээд залуугийн дүр дээр ажилласан. Тэгээд урд туршид ингээд нэлээдгүй олон жилийг өнгөрөөцсөн юм Монгол залуугийн тухай гарч байгаа. Нэгээггүй гараагүй болохоор хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Яг ам олдоод ярих гэж тэгэнгүүтээ гээд. хамгийн ойрын зорилго төлөвлөгөөтэй нь юу байна вэ? Би тэд киногаа нээчээд тэгээд 10 сарын сүүлээр 11 сарын эхээр гадагшаа ус киногаа гаргах гэж байгаа. Тэгээд нэг төлөвлөсөн 3 орн байгаа. Тэгээд тэрнийхээ одоо виз, тэгээд визний цаг авах, визний материалуудаа бүрдүүлэх гэсэн тийм төлөвлөгөөтэй. Одоо энэ хамгийн ойрын бол том зорилго байгаа. Тэрний наан бол мэдээж киногаа нээх, киногаа амжилттай нээх. Бид 9 сарын 26-нд corporate 1000 оны нээлттэй хийн. Тэр бол хамгийн ойрынх нь. За тэгээд дараагийнх нь бол мэдээж гадаадын улсууд руу явах. Киногаа гаргангаа бидэд бас зарим улсуудтай контакт үүсгэх тийм давхар ажилтай явж байгаа. За ингээд бидний асуултууд бол ингээд энэ өрөөд өндөрлөө. Үзэгчтэй хамтаа бас үгэлж тээ. За тэгээ бидэнтэй хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд тун удахгүй нэх Nomadia Pictures OY Entertainment-ийн хамтын бүтээл 3 дахь цохилт уран сайхны киногоос хүрэлцэн ирж үзээрэй. Тэгээд өнөөдөр дөнгөж сая мэдээлэл тавигдчихэв. Shopee цэгмэн дээр 26-нд нээлт болох үзүүрийн special 100 ticket Shopee цэгмэн дээр гарсан байгаа. Тэгээ та бүхэн бас нээлтэнд хамт бүх уран бүтээлчтэй, жүжигчдтэйгээ хамгийн ихний тусгай үзүүрийг, нээлтийн үзүүрийг үзэхийг хүсвэл бас Shopee-оор ороод плет авч болно. За тэгээд 26-нд нээчээд маргааш өглөө нь буюу 27 оны өглөөнөөс хойш Монгол орон даяар бүх кино театруудаар манай 3 дахь цохилт уран сайхны кино маань тавигданаа. Тэгээд бидний энэ зам бас өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө хэмжээнд юм төвшин ахиулсан энэхүү уран бүтээлийг маань та бүхэн кино театрт нь очиод үзээрэй. Баярлалаа.
За баярлалаа.